Ороод гараад цайлаад яваасаа гэдэг те ингээд өгдөг авдаг юм л. Тэгэхээр Монгол хүний зовлон Монгол хүн л байсан. Эх орон чинь та нараар дутаад дэвшүүл гэж хэлэх юм да. Монгол хүний зүрх сэтгэлд эх орн бий. 2020 онд Монгол улсын нийт хүн амын 3.7% нь буюу 122,300 хүн гадаадад ажиллаж амьдарч байсан бол 4 жилийн дотор бараг 2 дахин өсөж 2024 оны байдлаар нийт хүн амын 6.1% буюу 211,600 иргэн гадаадад ажиллаж амьдарч байна гэх статистик гарчээ. Гадаад улсыг зорж буй иргэд ахуй амьдралаа үүд татаж, сурч боловсрч, гадаад ертөнцтэй танилцах гээд нийтлэг шалтгаанаар явцгаадаг. Гэхдээ эх орондоо иргэн ирэх хүсэл хүн бүрт бий гэдэгтээ хинч марахгүй зэ. Харнууд огт гал бодрох, гомсронгийн гал бодрох. Тий. Гомсронгийн гал бодрох. Сэтгүүлч биш ээ. Сэтгүүлч багш. Гэхдээ сэтгүүлч. Яа тэр олон юм контентыг чинь яаж бүтээж, яаж энэний араас амьдралаа зориулж явж байгааг чи би мэднэ. Зовлонгийн мэднэ. United Mongolia-г үүсгэн байгуулагч одоо ийм мундаг хураах хаяа сайхан найзууд тийм ээ. Одоо гадаадд байгаа монголчуудаа зориулсныг ажил явуулж байгаа. Монголын үндэсний бүхэн холбооны Европ дахь салбар холбоог үүсгэн байгуулад анх удаага хүсэл тавьж үүсгэн байгуулад тэгээд Европ дахь салбар холбоо бол Швейцарын Женев хотод бүртгэлтэйгээр 2023 оны 9 сард үүсгэн байгуулад ингээд ажиллаж байгаа. Монгол HT телевизийн одоо менежерүүдийн удирдлагуудын төвчний хүмүүсийн нөгөө шоунд төрүүлж исэн юм залуу байна. За тэгээд энэ залуу маань Монгол Улсын их сургуулийг бизнес удирдлага баг тийм бизнес удирдлагаар төгсөөд одоогор бол Тайландд амьдарч байна. Ажиллаж амьдарч байна. Тэгээд яг нь ер нь бол Тайландд амьдардаг гэхээр сонирхолтой байна л да. Яг Тайландд яг юу хийж байна? Яг одоо л Тайландд дижитал номад гэдэг байдлаар амьдарч байгаа. Тэгэхээр яг олон улсад интернетийг ашиглаад ажиллаа олж хийгээд тэгээд яг гадаадад амьдрал байж байгаа. Японд одоо төгссөн бэлгүүн оролцож байна. За бэлгүүн нутгаа хэр сансан байна? Маш их саналаа. Би яг 19 онд жоод тэгээд 6 жилийн дараа Монголд ирж байгаа бас их юм өөрчлөгдсөн байна. Маш их саналаа. Монгол хоол чинь яалтч өөр юм байна. Тэгээ ер нь бол шууд Монгол руу ирэн гэж бодоагүй л дээ. Тэгэл яг тэнцэнэ бүр ингээд яг ерөнхийдөө ажиллаад тэнцэнэ бас өөрөө нэг юм хийх гээд хичээж гисэн. Тэгэл шууд аав ятгаал ээж ятгаал тэгэл шууд гинт шийдвэр гаргаад ер нь Монгол руу ирсэн. Гадаадд гарсан улсууд илүү их оромж, илүү нутгаа их санд юм болов. Баян ингэж боддсон болов гэж бодсон. Энэ өстө балаа сэтгэвч. Зочин маань ингээд яг асуулт асуусан чинь дотоод сэтгэл нь хөдлөөд ингээд тайвширхаар явлаа. Мэдээж одоо 20 жил нутгаа санаад байж байгаа хүн ямар ах вэ те? Тэгээд тайтгараад ирлээ. Шал балаа юм байна. Чи ядад дунд мундаас нь ингэж өршөлтөө явдгүй юм энэ чи. Ямар балаа юм бэ энэ чи. Насах юм юм уу? Тий. Үгүй яах вэ ингэж нулимсэн ойрхон болно. Тэгэхээр бас тэгээд бас дэндүү сансан юмнууд бас гардаг болохоор сэтгэл хөдлөл бас их хөдөлдөг л бахал та. Тий. Эхэнтэй ер нь ингээд нэг ажил хийгээд ингээд завгүй. Ер нь нутгийн тухайч бодохгүй, тэгээ бодох завгүй гэд хэсэг явсан. Тэгээ 14 жилийн сүүлийн 2 жил нь ингээд нутаг зөвлөгдөд байдаг. Яг төрсөн нутаг зөвлөгдөд байдаг. Би ч Завхан аймгийн Завхан мандал сумын тэр байгаль хөнгөн гол, тэр Монголын тэр хараатын дөрвжгээд ингээд бүр ингээд зүудэнд ороод болдгоо. Би бүр гайхаад. Би ч одоо яг үндэ төрсөн нутагтаа тийм удаан амьдраагүй хүн шүү дээ. Яг хүүхэд байхдаа болсон. Тэгэл би нэг өдөр за ер нь нутаг дуудчихин да. Буцъя. Би чи их оронтой хүн тий. Яг яс юм дээр бол Америк бол миний сургууль
нутаг. Миний эх орон бол энд өөрөө очиж харах хэрэгтэй юм байна. Чадах юм аа. Оролцох хэрэгтэй юм байна. Тэгээ ингээд шүмжлээл элдв 7 юм ярьж байгаа оронд өөрөө очиж хөрсөн дээр буугаад үзэх хэрэгтэй юм байна л гэж бодсон. Ер нь л ингээд заримдаа найзуудтайгаа ууз сууж байгаа сонсохоор ингээд ичи аавыгаа тий магадгүй төрөс оданга бага наснд хүүхд насаа тэгэл тэр нутгийн уул ус гэдэг чинь зүгээр нэг үгүй биш юм байл шүү дээ бид тэрийг л Тэр ер нь насных уу? Эсвэл миний хувьд бол өөр газар амьдрсных уу? Гээгөө юу юм бэ? Одоо жишээлбэл за би 14 жил болоо гэхэд 12 жил юу ч бодохгүй явж байгаа байхгүй юу? Яг л нэг тийм эх орондоо хайртай эх орноо хөгжүүлэх гэсэн хүн ингээл нийтлэл бичээл контент бэлдээл байсан. Зүгээр сүүлийн 2 жил бол за ер нь дууддаг юм байна. Мэдхгүй одоо тэр монгол хүний онцлог байх. Мэдээж зарим зүйлэр бол яг хүн яаж ч гоё газар очисон нөгөө төрс нутгаа санана. Одоо миний хувьд ч гэсэн юу гэдэг тодорхой хугацаанд дээр буцаж ийн гэдэг нь бол мэдээж эх орноо санаж байгаа шүү дээ. Тэгээ яг хуу мэдээж эх орноос илүү газар гэж бол байхгүй шүү дээ. Хамгийн наазах нь бол одоо ингээд сая би ингээд Монголд ирээд хамгийн түрүүнд мэдэрч байгаа гоё мэдрэмж бол борны дарагчийг энийг бол одоо чинь би маш олон орноор явсан ч гэсэн хизээч мэдэрч байгаагүй мэдрэмж. Тэр бол хамгийн гоё. Энд ч одоо борооны үлрэлгээд өдөржингөө бороо ордог ч гэсэн хизээч тэр чигийг мэдэрдэг. Тэгэхээр ял эх орн бол мэдээж нэгт байна. Яг одоо амьдрах нөхцөлийн үед бол сонгогдсон шалтгаан л гэсэн. Тэгээ би өөрөө бүхэд дуртай болохоор бүх бол үзнэ. Тэгээд хамгийн их сандаг үеигээс яг цагаан сар наадам л байдаг. Цагаан сар наадмыг л тэр үеэр нь тэгэл фэйсбүүкээ хараад ямар гоё юм бэ гэсэн бол тэгэл дээлээ өмсөлгөө явандаа л гэж боддог шүү дээ. Нэг актер тэгэл эх оронч залуу хүүхэд байхад бол нэг актер эх оронч одоо нутаг мутаг гэж нэг бодоод исэн юм байхгүй. Зүгээр хүний нутагт очиод ирэхээр аав ээжийн сургаал их бодогддог. Нутаг ус их бодогддог. Тэр утгаараа хамгийн их юу сэтгэл хөдлөөд ингээд яадаг нь юу гэхээр миний аав ингэж хэлдэг байсан. Хүн нэрээ тог сэдв гэж айгүй их ярьдаг. Тэгэл одоо хүний газар очихоор хамгийн их юм боддог юм. Гадаад очихоор намайг одоо Балжингийн сарн гэж хэлэхгүй байхгүй юу? Монгол гэж хэлэх байхгүй юу? Тийм байгааз. Тэгэхээр чин хүн аавынхаа нэрийг бодож байгаа хүн эх орныхаа нэрийг өшөө илүү бодох хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тийм байгааз. Тэгэхээр чин одоо би бас бизнес эрхэлдэг бас залуучуудтай их ажилдаг, монголчуудтайхаа их ажилдаг, тэднэртэйгээ их ойрхон байдаг юм хүн чинь залуу хүмүүсд ч гэсэн айл болохоор ингээд за та нарын ард ингээд нутагч нь дуудагдсан шүү. Та нарыг хэнийг ч гэсэн одоо тэрний тэр гэж ингээд дуудагдахгүй шүү гэж байдаг. Монголд очиод нэг сайхан ангалын өнөр өнөрлж юмсан, гоё морь ундах юмсан, тий? Сайхан айраг уух юмсан гэд. Айраг мэрэгч юм бол Японд бол стандартнд гүйцэтгэв гэд нэг тийм юугаар очихгүй шүү дээ. Тэгэл тэнгуут зөвхөн Монгол хүнд л байдаг тийм мэдрэмжтэй байгаа байхгүй айраг мэрэг ааруул мааруул. Ааруул ч юм бол гадаад хүмүүснийх амарсан хожиж чадахгүй. Яг одоо Японд ялангуяа нэг хүнсний ногоонууд нь ер нь айгуу тийм амтны юм угаацсан амттай гэх юм. Юу гэх юм амтны юм сул байдаг байхгүй юу. Тэгээ тэнгуут манай Монгол махч нь ингээд цаанаасаа юм хүчтэй амттай. Хамаагүй их одоо ингээд жишээлбэл хоол хийх гээд ингээд хайрж хахад Монгол мах шүл ялгарч байгаа тэнцэн бол шууд наалтдаг. Яг тийм амар ялгаатай байдаг. Тэгэл махаал амар санс. Борцыг бол аимштай санс. Одоо ахуй талаас юу вэ? Салхи. Тий. Манай монголчин болохоор ийм уудам том толтой болохоор салхи. Тэгээд агаар нь маш гоё ингээд шууд онгоцноос буугаал цээж дүрэл гэл амсалдаг байхгүй. Тэгэл тэнгуут л яг Японд болохоор ингээд дандаа нэг ийм зуны халуун төсөндөө ингээд ийм бүтэн амсалж болохгүйгээр дандаа ингээд ийм бачимталтай байдаг. Тэгэл яг Монгол хурж ирэл ямар амар агаартай юм бэ гэж шууд уушид хинэдэг гэх юм. Тийм мэдрэмж. Бачимталтай байна гэдэг чинь төгшөлтэй зү. Мөнхийн төгшөлтэй. Тийм ер нь бол тийм ингээд ийм цаанаасаа бүтэн амсалж чадахгүй болохоор ч юм чи ингээд бачимдаад ингээд нэг юм тийм байдаг да.
2005 онд Америк яваад үндсэндээ 14 жил болоод 20 он гарахаас өмнө буцаж ирсэн. Яг хөө миний дотор юу байсан гэхээр за Америк оронд бол би үзэх юм үзчихлаа. Хий гэж бодсон юм хийчлээ. Ер нь энэ орны хөгжлийн стандарт нь юу юм? Тэнд амьдарч байгаа хүмүүс яаж амьдарч байна гэдээ би ингээд контентууд хийцсэн байхгүй юу өөрөө. Тэ хөгжлийн замаар тий. Тэ хөгжлийн замаар монголчууд Америкт хийснээр дараа. За одоо ер нь буцаа энэ дэлхийд ганцхан Америк байгаа шүү дээ. Бусад орнуудыг үзье. Эх орноо ингээд холоос шүүмжлээ суугаад байхын оронд одоо өөрөө очиод харъя. Бичиг шүүмжилж бичдэг байлаа шүү дээ. Одоо шүүмжилж бичгтээ юу гэж бичдэг гэхээр ийм байж болохгүй нөхдөө ингэх ёстой гэж. Яг үндэ бол асаас гарах нэг өөр. Энд орж хурц ирээд хөрсөн дээрээ буугаад харах шал өөр. Тэгэхээр бид нар яг ингээд Монгол орны хөгжлийн тухайд бол гадаад тэр тусмаа гадаад байгаа монголчууд ерөнхийдөө нэг сошиалын хэмжээний төсөөлтөй болчдөг. Яг ирээд гарах юм бол огт өөр. Тэрийг нь одоо ингээд миний бодлоор бол харамсалтай нь ингээд сошиал даяар хар бараа мэдээлэл илүү түгээгээд болж байгаа бүтж байгаа юм гарахгүй байгаа учраас хүмүүс нөгөө нэг хар бараан төсөөл дундаа хүлэгдээд халаглаад байна л та. Би ирээд юу харсан бэхээр ерөнхийдөө Монголын залуучууд шал өөрчлөлтсөн байсан. Одоо бид нар ингээ халаглаад байгаа боловч яг үндэ бол миний төсөөлөөр шүү дээ. Яг маш сайн хөгжиж байгаа нь 60%. Яг хөө муу байгаа юм байгаа тэр нэг 40%-аас гарахгүй. Олон хүмүүс ингээд өөрийнхөө чадах юмаа хийж, өөрсдөө бизнесээ босгож, өөрсдийнхөө амьдралыг авч явж, яаж амьдрч болохыг үзүүлээд. Жишээлбэл одоо тэрний нэг нь чи өөрөө байхгүй юу те? Бэст буйдан бол өнөөдөр Монголын бизнесийн орчинд ингээд үндэсний үйлдвэрлэл болтлоо хөгжсөн те. Та нар ямар нэгэн зовлон шалтгаан тоочж гоншгонгүйгээр үйлдвэрээ цааш нэгэ хөгжүүлээд яваад байгаа чинь одоо жинхэнэ Монголын хөгжилд оруулж байгаа ингээ бодитгүй нэмэр байхгүй юу тийм улс төрөөс заавал шалтгаантай байх албагүй. Бид нар чинь одоо хөгшин гэж ярьдаг штеп Европт байдаг болохоор айгүй хөгжүүлэхтэй. Тэгэхээр чин одоо ерөөс ингээл энэ хотын төвөр одоо ингээл харахад одоо дандаа залуучууд тэгэл одоо би сая тэр Шангрила одоо ингээл төвөр явахад бол ерөөсөө би хамгийн ах мэнд л яваад байгаа юм шүү. Дандаа залуучууд явж байна. Эднэр маань ингэж бүр залуу хот, залуу улс, залуу байгаа нь надад бүр өстой үнэхээр их бахархалтай. Тэгээ үнэхээр тэр банкны систем, тэгээ энэ залуучуудын энэ мундаг одоо энэ IT-ийн болон тий одоо энэ сэтгэн бодох энэ залуучуудын хийж бүтээж байгаа юм бол үнэхээр гайхалтай л байна. Тий, ер нь Монголд бас тэр маань өөрөө бид нар дутуу үнэлдэг болохоос айгүй тэгээд бид нар төгдөг том боломж бол эрүүл мэндийн салбар бидэн шүү дээ. Яг хөө бидний ядалчгийн эмчнэрийн цалин бага мага гэсэн нөгөө талдаа эмнэлгийн үйлчилгээ бол Монголд айгүй хямдхан. Тэнд чинь бол бид нар ялгал өвдөхгүй байх ч л хичээдэн шүү дээ. Ямар нэгэн байдлаар өвдөх юм бол тэрний өртөг бол маш өндөр. Эрүүл мэндийн өртөг бага байгаа учраас монголчуудаас эрүүл мэндэ анхаарахгүй байна уу да гэж утсан. Ягаад тэгэхээр дараа нөгөө нэг төлөх мөнгө нь бага учраас хамаагүй замбрааг эрүүл мэндэ анхаарахгүй байжгаад тэгээд нөгөө эрүүл мэндийн даатгалыг хөнгөлцдөг юм. Гэтэл тэнд чинь болохоор бүх юм үнэтэй. Тийм учраас чанартай. Тэгэхээр хүмүүс яадаг хөр айл болох өвдөхгүй байх гэж, эрүүл байх гэж хичээдэг. Тэгэхээр хөдөлгөөндөө анхаардаг, хоолндоо анхаардаг, өөрийгөө байнга үтсэн сэргийлэх үйлчлэг болгонд орж идэг. Бид нар зэг тэднэртэй адилхан тэр нөгөө нэг эрүүл мэндийн өртөг, эрүүл мэндийн үнэлгээг айл болох хахгүй байхын тулд эрүүл мэндэд анхаардаг гэсэн. Тэгээ одоо монголчин ингээл өө чи хоёр нүртэй гэж амар муугаар хэлдэг штэ. Тэгээ тэнгуул Японд бол чи заавал ч хоёр болон түүнээс дээш нүртэй байх хэрэгтэй гэж яг эсэргээр явдаг. Тэгэл яг одоо хэрвээ гадуур явж байгаа бол ингээд заавал ч юм инээмсэглэлтэй те ингээл дандаа юм баяр хүртэй байх хэрэгтэй бол
ажил дээр очиод бас ингээл нэг юм арай нэг өөр тийм юу авра байдаг штэ. Шууд нүүрнийхээ багийн ингээл солиол хийдэг гэсэн. Гэртээ байхдаа тэр хүн чинь бүр шал өөр. Тэгэл бод санжаа зөвхөн өөрт нь үлдэн, зөвхөн өөртөө л хадгална. Монгол хүний цуснд нэг юм байна. Бид нар бус үндэстнүүдээс нэг жоохон өвөрмц юм байна. Америкт төрж өссөн хүүхдүүд би монгол хүн учраас эзэж бусдын доороо явж болохгүй, муу хийж болохгүй гэдэг юм явж байна. Тэнд бизнесмен хийгээд амьдарч байгаа залуучууд ч гэсэн за би бол монгол хүн учраас гэд байна шүү дээ, тий. Би монгол хүн учраас муу явж болохгүй гэж. Бас бүгдээ тэгдэг. Би олон хүнтэй ярилцлага хийж яхад энэ хандлагыг нь анзаарсан байхгүй. Нэг. Хоёрт өнөөдөр яг үнэндээ дэлхийн бүх улс орнууд дотор монгол шиг төвөгтэй орн байхгүй. Одоо бараг ингээ нүүдэлчдийн сүүлийн загварлал энд яваад байна шүү дээ, тий. Байгальтай ойр байх. Одоо мал аж ахуйгаа одоо арчлах, маллах, тэнд хүн шиг харьцах. Тэгээд өөрөө дур зоргоороо байх одоо Америк жишээлбэл машинтай явж байгаад хоныг гэвэл хизээч зөвхөн хоног газар майхантай гэж заасан газар бус газар хизээч хонж болохгүй. Тэгэхээр Монголд бол одоо харалтаа. Дахиад дуртай газраа майхнаа барайл, дуртай газраа машинтай унтаал. Тэгэхээр бидний нэг тийм эргчлөө байна. Бүр цаанаасаа байна. Нөгөө талаас бидний эх орн бол өөр. Гадаад байгаа монголчуудын нэг сайн тал нь юу гэхээр маш хурдан тассан зохицдог. Ямар ч ажил хийсэн маш хурдан тассан зохицдог. Тэр газар очиод маш хурдан тассан зохицдог. Тэгээ би ирсэн хойно ингэ бодсоч. 100 намар, өвөл, хавар монгол хүнийг тийм болгодог юм байна. Ийм хатуу, ширүүн уур амьсгал биднийг ирэмгий болгодог юм байна. Бид нар ямар ч нөхцөлд, ямар ч оронд, халуун оронд, хүүтэй оронд бид нар тассан зохицоод байгаа шалтгаан өнөөдрийн энэ Монгол орн. Миний эрсдэлсэн уур амьсгал. Заримдаа бид нар ингээд ёо хэцүү юм бэ л гэж чинь үгүй биднийг бий болгоод байгаа байхгүй. Монгол хүнийг бий болгоод байгаа чи энэ нутаг орн уур амьсгал. Тийм л юм байна. Одоо чиний үеийн залуучууд нэг зөндөө олон хүмүүс гадаадд амьдарч байгаа, тий, ажиллаж байгаа, сурж байгаа. Одоо Японд байна, Америкт байна, Европт байна. Тэгээд одоо Австрал, Солонгос гэл тий. Тэгэхээр тэр хүмүүсийг хэрвээ эргэж ирээсэй гэж хүсвэл юу гэж хэлвэл ирэх вэ? Эх орон чинь та нараа дутаад дэвшүүл гэж хэлэх юм да. Тэгээд тэрэнд сэтгэл хөдлөх болоо. Харин л дээ. Яг нөгөө нэг зарим хүмүүс ч үндсрэг үзэлгүй гэж нэг юм хоёр хуваагдаад байгаа шүү дээ. Тэгэд яг уул нь өс төрсөн газар чинь ингэж юм өөрийн одоо хаанч ямар ч газар утсан ер нь монгол хүнээр л байх юм чинь уул нь ямар ч хүнд үндсрэг тийм үзэл дотор нь байдаг хадгалаастай байдаг болов гэж би боддог л доо. Тэгээд үнэхээр өх орноо санаал хамгийн сүүлд нь ер нь эртгэл байх л гэж би бодож байна. Гэхдээ тэр нь яг хизээвэ те жоохон эрт болгооч л гэж хэлэх юм уу да. Гадаадд тэгж сурж, ажиллаж, тэр газартаа такс төлж, тэр орнондоо ингэж хөрөнгө оруулснаас Монголдоо ингэж хөрөнгө оруулаад яваач гэдэг ч юм уу те. Яг хоо олон асуудал байна л да тий. Төвчрэл цалин бага, тэгэл мух орчинтой, утаатай. Тэгэл тэр бүхэн асуудлуудыг тооцоодох юм бол мондохгүй. Гэхдээ тэрийг яаж гаргах вэ? Гаргалгаа яаж зохиох вэ гэдгийг ер нь илүү их бодсон зүгээр юм болов гэж бодож байна. Үнцэрхэг гэхээр арай жоох амьд тал руу үзлээ батах шиг байна. Тэгээ би Монгол, би бол ийм хүн гэдэг тий. Тэгэхээр үндэсний үзэн яваад байна тий. Үндэсний хэрэг бол хамтаж үзэл байгаа даа. Хамтдаа бид нар яах вэ гэдэг зүйл байна. Тэгэхээр яг одоо бодохоор бол бид нараас арай тий үндэсний бол чадаагүй байгаа юм байна л да. Яг хөө тий энийг бодохоор бас монголчуудаа бурдах боломжгүй л тий. Аливаа хамтын үзэл санаа гэдэг зүйл чи эхлээд өөрийгөө нөгөө биеэд сад гэрээдс гэдэг юм үзүүлнэ шүү дээ тий. Тэгэхээр одоо бидний амьдрал чи өөрөө гол нэг
болгочих гал үзээд нь шүү дээ тий. Магадгүй энэ дээр нөгөө нэг үнцэрхэг үзэлтээр тоглолт хийгээд магадгүй яваад иж магадгүй. Тэгэхээр яг одоо таны асуултад буцаад бодоход бид нар яг тийм үнцэрхэг тал руу хэтээд үндэсний үзэл гэдэг зүйлийг бас арай л тодорхойлж чадаагүй байгаа юм шиг. Яг хөө миний хувьд бол яг үнцэрхэг гэдэг бол амиж тал руу явах шиг. Яг эх орн гэдэг үгний утга учирыг гадаадад байгаа монголчууд ямар ч реклам сурталчилгаа байхгүйгээр зүрх сэтгэлээсээ мэдэрдэг. Яг нь Монголдо байхдаа ингээл одоо олон хүн эх оронч, би бол эх оронч, эх орныхоо төлөө гэж ярьж байна. Яг үндэ бол гадаад байгаа монголчууд ил гаргадаг болохоос биш яг тэр нь илүү дотор богшиж байдаг. Нэг залуу бизнес хийж яахгүй юу? Эхлэхээр нь би асуухгүй юу? Биш ээ. Болж байгаа юм уу? Тэгээд шатчул яах юм гээд. Шатвал эх оронд очиод явчих штеп. Гэхдээ надад юу гэж сэрхийж бодогдсон гэхээр гадаадд байгаа монголчуудын ихэнх нь ард талд нь эх орн гэдэг нь өмг төшиг юм байна. Өөр ямар нэгэн орноос Америкт очисон хүн бол тэргээд яваачин гэж үздэг. Монголчууд болохоор миний ард эх орн байгаа. Тэгээ болохгүй бол тэгэл эх оронд бол очино гэж боддог. Гэхдээ тийм их том нөмөр нөөлөг, итгэл найдвар мэдрэгдээд байдаг байхгүй. Ер нь бол ихэнх хүмүүс тэгж харддаг юм билээ эх орныхоо. Тэрнээс биш ингээд одоо би эх орондоо хайртай одоо эх орн минь гэж өгөхгүй. Гэхдээ зүрх сэтгэлийнхэн чандад нь миний эх орн байгаа. Хичнээн хүнд хэцүү байсан ч би буцаад очих эх оронтой гэдэг нь гадаадад илүү омглон өөртөө итгэлтэй бас хүчтэй явах суурь юм боломж харсан. Гагхуу аваргын аав. Орчин үеийн хүмүүс бол тэрүүгээр л мэднэ те. Гэтэл одоо энэ хүн бол энэ хүний одоо үр удам. Японы тэр дивжийг эзэгнэлээ шүү дээ те. Бүх рекордыг эвдлээ. Та хэд ингэ боддоо үндэсний бүхөр мөн гадны одоо нөхөр орж ирээд барилдаад амжилт гаргана гэж боддоо төсөөлтөө. Тэгэхээр ингэж жишээд үзэх юм бол агуу амжилтыг бүтээсэн тий. Харь орны соёлыг эзэмшээд, хөлийн эзэмшээд тийм агуу яц. Ийм мундаг хүний ийм хөшөөн дээр ирсэн байна. За энэ Европт болгож байгаа эгчийн зохион байгуулж байгаа бүхий барилдаан бол одоо энэ хүний нэрмжит юм шиг байна тий. Би тэгж ойлголоо. За нэрмжит ингээ барилдаа хийж чинь Европын салбар холбоо маань 2023 онд Мөнхбат аврах одоо би өөрөө Мөнхбат аврагын хүү даваа жаргалтай өөрийнхөө биеэр очиж уулзаад Токиод очиж тэгээд энэ Мөнхбат аврагын нэрмжтээр бид нар ингээд Европын авраг энэ гадаадд байгаа бүхчүүд энэ барилдааныг ингээд зохион байгуулах гэсэн юм а гэдэг нэгсэндээ нэрийнх нь энэ эрхийг авах гэж би өөрөө очиж уулзч авч ирсэн байгаа. Тэгээд бид нар 24 онд зохион байгуулагдах Дархан авраг Мөнхбат аврагынхаа нэрмжт барилдааныг юуны Чех улсын Праг хотод нодлон зохион байгуулсан. Тэгээ энэ жил болохоор бид нар одоо Унгар улсын Будапешт хотод одоо 2 дахь удаагийн Европын аварга зохион байгуулах гэж байгаа. Тэгээ энэ барилдаанд маань одоо 12 орноос бүхчүүд хүүхдүүд ирж оролцсон. Хакухан аварга маань өөрөө одоо энэ жил нөгөө сумогийн юунаас холбооноос гарцсан учраас олон улс дахь ажиллаа ингэж зохион байгуулж хийж байгаа учраас одоо явах боломжтой. Тэгэхээр өөрөө очиж оролцсон, биеэрээ очиж оролцсноо гэдгээ биднэрт мэдгдсэн учраас энэ жилийн одоо манай Европын аварга бол маш их өргөн дийлгэр маш их авшигтай байлаа. Ингээд бас монгол хүн гэдэг бас сэтгэлээр авшигаар байдгийн болохоор энэ мундаг хүний авшиг бас оршиж байдгийн болоо гэж бас бодсон. Улсын зардлаар гадагшаа сурах гэж явж байгаа. Зарим нь хувийн зардлаар ч өргөө хөгжүүлээд явж байгаа. Тэр хүмүүс одоо юу гэм нутагтаа ирэхгүй гэдэг нэг юм юу байгаа штэ. Угаасаа л тэнд очихоор ярьдаг штэ тий. Гүй би нутаг руугаа явахгүй гэд. Энэ дээр юу ямар бод. Ер нь байна штэ. Ирэхгүй гэж хэлж байгаа нь цөөхөн. Яг хөө зүгээр ингээд нэг Монгол юу юм? Би бол дэлхийн мэлхийгээд бодож байгаа ч байж магадгүй. Гэхдээ би нэг юм итгэдэг. Ирнэ. Өөр хаачих юм. Хүний нутаг л хүний л нутаг. Яг үүндээ өнөөдөр тэр хүмүүсийн амьдралыг харах юм бол бизнес биений хооронд л амьдарч байгаа байхгүй ямар их цаг хугацааг ямар их одоо боломжтой зүгээр ингээд орхиж байгаа вэ гэдгээ одоохонд ойлгохгүй байгаа. Тэр хүмүүсийн өөр нэг шалтгаан Монгол ингээ бохир байна. Тэ авилгал байна. Энэ дээрээд ингээд
бизнес хийгээд амьдэрсэн ч гэсэн дарамттай байна. Хэцүү байна. Үнэ. Тэгтээ хүмүүсээ нэг л юм бол хий нэг өөрчлөгдөв. Өөр хар гэргээс хүмүүс ирээд өөрчлөхгүй. Өөр орноос хүмүүс ирээд өөрчлөхгүй. Бид нар өөрсдөө өөрчлөлт. Ахаад хэлээ. Монгол хүний зүрх сэтгэлд их орн бий. Одоо манай монголч нь одоо Америк зэмэрхийг бодвол маш урт түүхтэй, маш гоё соёлтой, бүр хаа сайгууд дэлгэрсэн үнэхээр үзэсгэлэнтэй соёлтой. Тэр хувцас байна одоо монгол хувцснууд, дээлнүүд ямар гоёороо хийгдэж байна. Тэгээд тэнгуул одоо бас олимпиар гарч ирсэн шүү дээ. Нөгөө нэг юм Мишель Амазонгийн хувцас. Тэгээд тэр чинь өөрөө бас улсыг илэрхийлж байгаа байхгүй. Улс гэдэг чинь өөрөө хүн юм, улс гэдэг чинь өөрөө соёл юм. Одоо олон байгууллагууд, хувь хүмүүс одоо зөвхөн бүхий гэж харахгүйгээр тийм ээ гадаадд байгаа тэр монгол хүүхдүүдийг буцаад эх оронд нь авчрах, эх орн руугаа тэмүүлдэг болгохын төлөө хийж байгаа энэ ажлыг бас дэмжээсэй. Бас одоо болдог бол гараа сунгаасай тий дэмжлэг үзүүлээсэй гэж бодож байгаа. За дэмжих байхаа олон компаниуд дэмжих байх те. Бид нар бас нэг үе одоо эдийн засаг хүнд хэцүү байгаа үед бол яг харахгүй гадаад байгаа монголчуудынхаа нуруунд дээр амьдэрсэн шүү. Тэгээд бас дэмжээд өгөөрэй гэж хүсэж байна. Одоо бид болохоор одоо Чингисийн ард түмэн гэж ярьдаг те. Хүн болгон цээж идэлдэг. Одоо тэр цаа үеийг өнгөрсөн. Бид дараагийн Чингисийг бүтээх ёстой. Та нар хурж ирж ижил бид нар ч нь одоо хөгжиж том улс болно шүү дээ л гэж хэлмээр байна да. Garsın Türk'te büyümeyle bana Kapı darsıç tutulmalı bana Haşır çoyduma rıdolmalı bana